Матай 13 дугаар бүлгийн 36 дугаар ишлэлийг уншицгаая. Есүс хурсан олныг орхин гэрт оров. Шав нар нь түүн дээр ирээд тариан талбай дахь үрийн сүлийн тухай сургаалт зүйллийг бидэнд тайлбарлаж өгөөч гэхэд нь тэр сайн үр таригч нь хүний хүү, талбай нь ертөнц, сайн үр нь хаанчлалын хүүгүүд. Тэд хэнийг дуурайсан учраас хаанчлалын хүүгүүд гээ бол. Тэд Бурхныг дуурайсан. Бурхны сайн мэдээг ном ёсоор нь дагаж, Бурхны тушаалуудыг ясчлан сахидаг. Үрийн сүлийн өрөөд нь ерийн муу нэгний хүүгүүд, тэдгээрийг тарьсан дайсан диавол, ургац хураах цаг нь үеийн төгсгөл, тариа хадагсад нь Тэнгэрлэгч нар юм. Тиймээс үрийн сүлийг зулгааж, галт шатаах адил, үеийн төгсгөл тийм байх болно. Үрийн сүлний өөрөөр хэлбэл диаволын үр ямар онцлогтойг 41-р ишлэлээс харъя. Хүний хүү Тэнгэрлэгч нараа илгээхэд тэд бүдрүүлэх бүх саад ба яс бусыг үйлдэгчийг түүний хаанчлалаас гаргаж бөөгнүүлээд галтай зууханд хаяна. Тэнд уйлаан шүд хавирхан буй. Тэгэхэд зөвхт хүмүүс нь эцгийнхээ хаанчлалд нар мэд гийх болно. Сонсох чихтэй нь сонсогдсон. Дүгнэж хэлэхэд үрийн сүл гэгч нь Бурхны хуулийг сахидаггүй хүмүүс юм. Эцэст нь тэд галт хаягдана гэдгийг энэ ишлэлээс харж байна. Бурхны үр болох Бурхны хүүхдүүд нь Бурхны мөн чанарыг үннийг дуурайсан. Тэд мөн үүндээ дуртай байхаар бүтээгдсэн. Хүн хичнээн хичээсэн ч үрийн сүлний үрийг Бурхны дүр төрхөөр бүтээж чадахгүй.